Монголд ухаалаг утасны iPhone, Samsung, ZTE, Honor, Huawei брэндүүд аль биесээр борлуулагддаг. Эдгээр утаснуудыг аль биесээр борлуулах хэрэгтэй хэд хэдэн компани бий. Тэд баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, урамшуул зэргийн хувьд ижил, харин үнийн дүн болон өгч байгаа бэлэг, санхүүгийн дарамтгүй төлөлт, чирэгдэл багтай байдлаараа хувийн төлөх нөхцлөөр ухаалаг утас авахд Mobicom хамгийн зөв сонголтыг санал болгож байна гэж тайлбарллаа. Mobicom-оос утас авбал утасны брэнд болон үнийн дүнгээс хамаарат 6, 12, 18, 24 удаа хувийн төлөх боломж олгодгоороо бусдаасаа илүү юм байна. Харин бусад аль биесны борлуулагчдын хувьд банк санхүүгийн байгууллагууд зээлийн аппликейшнтэй хамтарсан хамгийн урттай 90 хүртэлх хоногийн хугацаанд 6 хүртэлх хувийн төлөх боломж олгодог байна. Mobicom-ийн худалдаа авагч Mompes 1.5 сая төгрөгийг хүү шимтгэлгүйгээр зээлэн утас аваад түүнийгээ 90 хоногийн хугацаанд 2-6 удаа хувийн төлөх боломжтой юм. Эсвэл 5 сая хүртэлх дүнг 10 хоногийн дотор хувийн төлөх боломжтой мөн хүүгүй шимтгэлгүй зээлэх боломж олгодог гэнэ. За аль биесны бусад борлуулагчдын урьдчилгаагүй хүүгүй шимтгэлгүйгээр шинэ утастай болох боломж 90 хоногоор хязгаарлагдана. Тэгэхээр сар дунджаар 2 сая орчим төгрөгийг утасныхаа төлбөр төлөх төлбөрийн чадвартай хүмүүс тохиромжтой гэсэн үг юм. Хугацааны хувьд 3 сараас дээш хугацаанд хувийн төлөх нөхцлөөр аль биесны борлуулагчдын хинээс нь ч утас худалдаа авсан 100% төлөх үнээс үнэтэй байна. За энэ хүснэгтээс харахад 12, 18, 24 удаа хувийн төлөх нөхцлөөр утас худалдан авахад Mobicom илүү хямд байгаамаа. Бусад аль биесны борлуулагчдаас 24 сарын зээлээр утас авах үн шууд бэлэн 100% төлж авах үнээс өндөр байгаа юм. За учир нь хүүгийн зардал шимтгэл нэмэгдэж байна. Дүгнэхэд үнийн дүн болон өгч байгаа бэлэг, санхүүгийн дарамтгүй төлөлт, за мөн дээрэс нь чирэгдэл багтай байдлаараа хувийн төлөх нөхцлөөр ухаалаг утас авахд Mobicom хамгийн зөв сонголтыг санал болгож байна.